Hi guys, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ видеонд юу ярих вэ гэхээр бид үргэлжлүүлж Wonderful Wizard of Oz гэсэн нэрийг унших болно. Бид нар одоо 5 дугаар бүлэг дээр явж байгаа. За энэ бүлэг дээр бид нэр партид хамтлагт маань нэгдсэн шинэ гишүүн болох төмрөөр өгөх бүтээгдсэн модчин залуу одоо өөрийнхөө түүхийг бид нэр тайлбарлах болно. За энд бол их хвчлэн өнгөрсөн зүйлийг ярьж байгаа болохоор бид нар ойлгохдоо past simple, мөн past perfect, past continuous гэх мэт цагуудыг ойлгосон байх шаардлагатай гэж бодож байна. За тэгээд let's begin everybody. Окей. За энэ нүртэл эндээс уншиж эхэлнэ. За тэгэхээр өмнөхд нь юу гарсныг мэдэхгүй байгаа бол энэний өмнөх part видеог үзээрэй. За ямар ч амарчсан байгаа. За одоо зэвэрснээс нь салгаж өгсөн. Одоо юу болсон бэ? За энийг үзье. It was a bit of good luck to have their new comrade join the party. Comrade их гоёг ашигласан байна. Comrade гэдэг үг бол ерөнхийдөө нөхөр гэсэн үг тийм ээ, нөхөр. Ямар хөө нөхөр юм бэ гэхээр ер нь бол одоо нөгөө дээр үед те манай анд нөхөр гэдэг шиг нөхөр гэсэн тийм ээ. Эсвэл нөхөр байлдагч баясгалан гэдэг ч юм уу. Тиймэрхүү анд нөхрийн нөхөр гэсэн үг. За тэгээд хамтлагтаа одоо шинэ нөхрийг авсан нь бол жоохон азтай зүйл болсон юм аа. Good luck болсон. For soon after they had begun the journey, again they came to a place where the trees and branches grew so thick over the road that travelers could not pass. За яагаад гэвэл for soon after. Яагаад гэвэл удалгүй. Яагаад гэвэл тэд аяллаа ахин эхлээд удалгүй байтал тэд нэр болохоор модны мөчрүүд нь маш их зам дээгүр ургаад аялагчид маань туулж чадхааргүй одоо газар руу ирлээ. Окей. Ямар газар гэх юм мод их ургасан газар ирсэн байна. But Tin Woodman set to work with his axe and chopped so well that soon he cleared the passage for the entire party. Set to work, start to work ажиллаж эхлэх тийм ээ. Гэхдээ нөгөө манай модчин маань болохоор сүхээрээ маш сайн ажиллаад маш сайн цавчаад гэсэн болохоор бүхэл одоо нөгөө нэг гişүүдтэй хамтлагтаа гоё явах зай гаргаж өглөө. Passage. Явах зай гаргаж өглөө. Dorothy was thinking so earnestly as they walked along that she did not notice when Scarecrow stumbled into a hole and rolled over to the side of the road. За энэ хэсэг нь юу болж байна вэ? Харъя. За тэгэхээр энэ үед нь болохоор as they walked along гэл тэд нэр явж байх зуураа Dorothy үнэхээр одоо нухацтай earnestly нухацтай бодож байсан болохоор тэрээр манууха маань нүхэнд бүдэрч унаад замын хажуу руу өнгөрцнийг нь анзаарсангүй. Did not notice. Анзаарсангүй. Indeed, he was obliged to call to her to help him up again. Indeed гэвэл үнэхээр obliged гэвэл шаардлагатай гэсэн үг тийм ээ. Үнэхээр тэр болохоор ахаад өөрт нь туслаач гэж гуйх шаардлагатай болсон юм аа. I'm obliged. Why didn't you walk around the hole? Asked Tin Woodman. Чи яагаад тойроод явчих болдгүй юм бэ? Болоогүй юм бэ гэж асуусан чинь. I don't know enough, replied Scarecrow cheerfully. My head starts with a straw, you know. That's why I'm going to Oz to ask him for some brains. За, cheerfully. Хөгжилтэйгээр, баяр багталтайгаар. Тийм ээ. Манайхаа маань би мэдэхгүй, би хангалттай их мэдэхгүй. За, ер нь бол хүн жоохон юм мэдэхгүй, жоохон тэнэг үедээ илүү аз жаргалтай байдг нь бас үнэн байж магадгүй энийг уншихаар.
Ер нь бол энэний зохиолч бол нэлээд жоохон гүн бодож бичсэн байх гэж би боддгийг. За тэгээд Scarecrow-с харахад бол Scarecrow юм мэдэхгүй байх үедээ илүү хөвгчлөлтэй байдаг. Юм ойлгоод ухаантай болохоор жоохон уйтгар гүнигтэй болдог гэж боддөг юм аа. Заачсан үзье. My head is stuffed with straw. You know, and that's why I'm going to odds to ask him for some bread. Миний толгой болохоор ингээд сүрлээр дүүрэн байгаа. Чи мэднэ биз дээ. Тийм болохоор л би Озоос нэг жоохон тархинууд гуйх гээд байгаа юм. Oh, I see, said Tim Woodman. But after all, brains aren't the best things in the world. За ойлголоо. Гэхдээ ер нь бол тархич нь ер нь дэлхий дээр хамгийн сайхан зүйлс биш дээ. Have you any? Inquired the Scarecrow. За Scarecrow бас их шордож дээ тийм хорон тийм ээ. Би сүрлээр хийгдсэн, чи төмрөөр хийгдсэн. Чи чамд байгаа мó? Өөрт ч байхгүй ч юугаа буцаад байгаа юм гэдэг шиг тийм ээ. Юугаа яриад байгаа юм бэ? Чи тийм ээ. За, надад ч байхгүй, чамд байхгүй. Чамд байгаа мó гэж асуусан чинь. No, my head is quite empty, answered the woodman. Үгүй ээ. Миний толгой хоосон. But once I had brains and heart also. Гэхдээ дээр үед бол надад бол тарих бол байсан юм. Зүрхэж байсан юм. So I haven't tried them both. За haven't tried them both гэвэл after trying them both. After trying them both. Аль алийг нь оролдож үзсний дараа би бол I should rather much have a heart. Би зүрхийг нь л сонгох юм байна. And why is that? Asked Crow. Яагаад? I will tell you my story and then you will know. За би чамд өөрийнхөө түүхийг ярьж өгье. Тэгээ чи мэдэх болно. За одоо манай 1 2 3 4 дахь гишүүний маань түүх гарч ирэх гэж байна тийм ээ. Яагаад төмөр залуу маань тархинаас илүү зүрхийг илүүд үздэг болсон бэ гэдгийг харуулнаа. За үзье. So, while they were walking through the forest, Tin Woodman told the following story. За тэгээд аялж байх зураа модчин энэ түүхийг ярьж өглөө. I was born the son of Woodman, who chopped down trees in the forest and sold the wood for a living. За, За би болохоор нэгэн модчин хүний хүү болж төрсөн юм аа. Ямар модчин хүний хүү болж төрсөн юм бэ гэхээр модон дотор мод огтлоод мод унгаагаад түүнийга амьдрах гэж зардаг модчны хүү болж төрсөн юм аа. When I grew up, I too became a wood chopper, and after my father died, I took care of my old mother as long as she lived. За. За тэгээ би том болоод би ч гэсэн модчин болсон. За тэгээд энэ as long as гэвэл ерөнхийдөө ямар утгатай юм бэ гэхээр when гэсэн утгатай. Үед гэсэн үг тийм ээ. Үед. За тэгээд аав маань болохоор өнгөрсний дараа би өгшин ээжигээ амьд байх хугацаанд нь асарсан юм аа. За тэгээд гуруулаа өтгсөн байх нь шүү дээ. Аав нь ч хөдөлсөн, өөрөө ч том болсон, ээж нь ч хөдөлсөн, аав нь тэгээд төрүүлээд нас орсон байна. Харин ээжигээ хөгшин настай болтол нь асарсан байна. Тэгээд ганцаараа үлдсэн юм шиг байна. Then I made up my mind that instead of living alone, I would marry so that I might not become lonely. Okay? So that гэвэл тэгээд гэсэн үг шүү. Тэгээд би болохоор өөрөө шийдвэрээ гаргасан. Made up my шийдвэрээ гаргасан. Ганцаараа амьдарч ирснээс би ер нь гэрлээ шийдвэрээ гаргасан. Тэгээд тэгвэл би ганцаардахгүй. There was one of the Munchkin girls who was so beautiful that I soon grew to love her with all my heart. За, grow гэвэл дасах гэсэн. Тэгээд дасах, өөрчлөгдөх. За, тэгээд нэг тийм Munchkin охин байсан. Тэр охин бол үнэхээр
Үдсгэлэн гоо байсан болохоор би түүнийг бүх зүрхээрээ хайрладаг болсон юм аа. She, on her part, promised to marry me as soon as I could earn enough money to build a better house for her. Тэгээд she on her part гэвэл тэр болохоор өөрийнхөө зүгээс надтай гэрлэхийг амласан. Тэгтээ нэг болцолтойгоор заяа. Нэг болцолтойгоор амласан. As soon as гэвэл магц гэсэн үг заяа. Магц гэсэн үг. Би болохоор түүнд байшин барьж өгөх хангалттай хэмжээний мөнгө олмогц надтай гэрлэнэ гэж амласан. Би гайхаж байна л да энэ дээр нэг өөрөө модчин модоор байшин барьж болно. Гэтэл яагаад мөнгө хэрэгтэй байгаа? Хачи юм аа. So I set to work harder than ever. За тэгээд би болохоор өмнөхөөсөө ч илүү ингээд шаргуу ажиллаж эхэлсэн. But нэг асуудал байсан байна. But the girl lived with an old woman who didn't want her to marry anyone. For she was lazy, she wished the girl to remain with her and do the cooking and the housework. Заавар төгөлбөр байна. За тэгтээ тэр жаахан охин болохоор нэг хөгшин одоо ээж нь биш юм шиг байна. Old woman. Нэг хөгшин эмэгтэйтэй бол амьдардаг байсан. Тэр хөгшин эмэгтэй нь болохоор түүнийг гэрлэхийг бол хүсээгүй. Учир нь тэр өөрөө асар залхуу байсан болохоор охиныг хажуудаа байлгаж, хоолоо хийлгэж, гэрээ цэвэрлүүлэхийг хүсдэг байжээ. За охин бол хүнтэй гэрлэхийг хүсэх нь аргагүй юм байна. Энэ хөгшин хүний зарц болж явахаар гээд. So the old woman went to the wicked witch of the east and promised to her 2 sheep and a cow if she would prevent the marriage. Okay. За тэгээ нөгөө хөгшин эмэгтэй чинь нөгөө дэмэ дорны хорт шулам руу яваад хэрв тэр энэ гэрлэлтийг ингээд зогсоож өгөх юм бол зогсоож өгөх юм бол хоёр хонь тэгээд нэг үнээгээ өгөө гэд амлалтсан бэ. Тэ? За ингээд энийг ингээд манай охин нэг юмд хар юмд сайн болчлоо. Үнийг ингээд зогсоогоод гэх юм бол би хоёр хонь нэг үнээгээ өгье гэсэн байна. Нэгтээ яг ч өгчөөгүй мэн зүгээр амлалтсан байхгүй юу. За чи энийгээ хийчих төгөө би чамд өгье гэд. Бас муухай. Залхуу дээр бас жоохон тооцоотой нөхөр байна шүү. Thereupon the wicked witch enchanted my axe. Thereupon гэвэл тэгээд гэсэн үг. Therefore. Тэгээд нөгөө нэг шуламж нь миний сүхийг элбэтсэн. And when I was chopping away at my best one day, for I was anxious to get a new house and my wife as soon as possible. Тэгээд нэг өдөр болохоор ингээд би болохоор ста тий шаргуу ингээд сүхээрээ ингээд цавчаад ингээд ажиллаа хийж байсан. Яагаад ингэ шаргуу ажиллаж исэн гэхээр ингээд шинэ байшингаа барья, шинэ байшинтай болъё. Тэгээд урдхын их нэртэй болъё гэд шаргуу ажиллаа тий. Төсөө тусуулаад ингээд цавчаад сууж исэн чинь the axe slipped all at once and cut off my left leg. Гэсэн чинь миний гарнаас нөгөө сүхмэн халтраад зүүн хөлийг тас авчихсан. За. Нэг хөлөг болчлоо. Аимшигтай. This at first seemed a great misfortune. For I knew one-legged man could not do very well as a wood chopper. За. Энэ болохоор анх удаа болохоор анхандаа энэ бол асар том гай татхур гэж нөрн бол би санагдсан. Яагаад гэвэл нэг хөлтэй эр хүн бол түлээчин модчин байхад бол нэг чадахгүй байхаа бодсон байна. So I went to a tinsmith and had him make me new leg out of tin. Тэгээд би tinsmith гэх лаазчин дээр очиод нэг надад шин лаазан хөлийг мань хийгээд өгөөч гэж гуйсан байна. The leg worked very well. I was once used to it. За тэр хөл болохоор маш сайн энэ бол
ажилласан. Тэгээд би тэр даруй энэ хөлн дээр дассан байна. Одоо орчин үеэр хувиргаж бодох юм бол за нэг тийм ээ мис асалчтан дээр очиод нэг хиймэл хөл хийлгүүлсэн гэж бодъё. But my action angered the wicked witch of the east, for she had promised the old woman I should not marry the pretty munchkin girl. Гэтэл гэтэл байж та тийм ээ. Гэтэл миний энэ үйлдэл болохоор нөгөө шулмыг бол маш их уурал болсон. Яагаад гэвэл тэр хөгшин эмэгтэйд нь би тэр хөөхөн Мончгийн охинтой гэрлэж болохгүй гэж гэрлүүлэхгүй гэж бол амлацсан байсан. Гэтэ ингэ бодохоор бол өөрөө бол нэлээ хөгшин юм шиг байна, тийм ээ. Аав ээжигээ ингээд хамт амьдраад нас нь явчихсан ганц би. Тэгтэл бас хөөхөн Мончгийн охинтой бас гэрлэхийг хүсэж байна. Мм. When I began shopping again, my axe slipped and cut off my right leg. За ихээд би ингээд модоо тавьчих байсан чинь сүх алтраад миний баруун хөлийг тас авчлаа. Again I went to the trendsmith and again he made me new leg out of it. За ахаад очсон. Ахаад нэг өөр хөл хийгээд гисэн. After this, enchanted axe cut off my arms one after the another, but nothing daunted. I had them replaced with new ones. За тэг үүний адилаар нөгөө нэг сүх нь халтраад байсан. Нэглээд нэг гарын дараа нөгөө гарын нэгээд нөгөө эд чиглэлээ сүх маань завчаад алга болох тастаа ижлаа. Гэхдээ болохоор юу ч намайг ингээд зогсоосонгүй. Nothing daunted me. Тэгээд би болохоор бүгдийг нь алахаараа ингээд лазаар ингээд солиулчихсан. Энэ хайд гэсэн үг болохоор бусдаар үйлдвэрлэхийг солиулах гэсэн үг шүү. Солиулчихсан. The wicked witch then made axe slip and cut off my head. And at first I thought that was the end of me. За тэгээ эцэст нь болохоор нөгөө шулмч нь болохоор миний сүхийг алтруулаад толгойг минь тас авчулчихлаа. Би анх болохоор тас авчингууд нь за одоо ингээд баларт юм байж та гэж бодсон. But Tin Smith happened to come along and he made a new head out of tin. За гэтэл хажуугаар маань болохоор нөгөө нэг лаазч маань явж өнгөрөөд надад шинээр лазар толгой игээд өгсөн. За одоо тэгэхээр лаазан л гот лаазан гартай лаазан хөлтэй тийм ээ. I thought I had beaten the wicked witch then and I worked harder than ever. But I little knew how cruel my enemy could be. За би болохоор анх болохоор за одоо би ингээд бол хорч шулмыг бол ялчлаа гэд бодсон байна. Тэгэл би бол урдныхаасаа ч илүү ингэ шаргуу ажилласан. Гэтэл би манай дайсан ямар хэрцгий байж болохыг бол сайн мэдсэнгүй. She thought of a new way to kill my love for the beautiful Munchkin maiden. And my axe slipped again. За тэгээ тэр болохоор миний одоо нэг тэр хөөхөн Munchkin охин зориулсан хайрыг минь алах шинэ арга бодож олсон. Дахиад л миний одоо нөгөө сүхийг байна халтруулсан байна тийм make axe гэх дахиад after this халтруулсан байна. So that it cut right through my body, splitting me into two halves. Тэгээд яг миний биеэр яг нэвт цавчаад намайг хоёр хэсэг болгоо хаваачихлаа. Ямар их алаан хидаантай хүүхэд унш болохгүй ном гараад байна. Once more, the tinsmith came to my help, made me a body of tin, fastening my tin arms, legs and heads to it by means of joints, so that I could move around as well as ever. Дахиад нөгөө нэг tinsmith нь над руу туслаад надаар ямар сайн туслагч эмчлэгч тэр одоо лаазч хүн бэ. Ахаад нөгөөд чинь ирээд миний биеийг одоо болохоор бүр бүтнээр нь лазер хийж өгөөд тэгээд миний хөлийг, гарыг, толгойд нэг юм болохоор ингээд ингэж нугасаар ингэж холбоод тэгээд би болохоор хуучин шигээ сайн хөдөлж чаддаг болсон. But alas, гэвч харамсалтай нь I had now no heart, so that I lost all my love for the Munchkin girl.
and did not care whether I married her or not. Тэгээ би ямар ч зүрхгүй болсон байна. Тийм болохоор би тэр Мончкин охинд зориулсан бүх хайр сэтгэлээ алдсан. Тэгээд би түүнтэй гэрэлсэн ч, гэрлээгүй байсан ч тоохоо болсон. I suppose she's still living with an old woman waiting for me to come after her. За. За миний бодлоор бол тэр одоо болтол нөгөө хөгшин эмэгтэйтэйгээ амьдраад л намайг ирэхийг хүлээж байгаа бах та. My body shone so brightly in the sun that I felt very proud of it, and it did not matter now if my axe slipped or it could not cut me. За тэгээд миний бие болохоор нарны гэрэлд үнэхээр их гэж гэлтганаад. Би үүндээ их бахархсан. Тэгээд одоо бол миний сүх гараас халтарна уу? Хамаагүй. Яагаад гэвэл энэ намайг одоо бол зүсэж чадхаа болсон. There was only one danger that my joints would rust. Нэг л аюул байсан байна. Миний нөгөө нугаснууд маань зэвэрх аюул байсан. But I kept an oil can in my cottage and took care to oil myself whenever I needed it. Гэхдээ би болохоор нөгөө байшин дотроо нэг тосны сав ингээд хадгалсан. Тэгээ надад хэрэг болгонгууд нь би бол өөрийгөө тослоод байсан. Тослох дээр нэг анхаарсан. Гэхдээ however, there came a day when I forgot to do this and being caught in a rainstorm before I thought of my danger, my joints had rusted. Okay. Гэтэл нэг өдөр би үүнийг хийгээ мартсан байна. Нэг одоо өөрийгөө тослохоо нэг мартсан өдөр би ингээд тэгээ борооны шуурганд ингээд цохиулсан, борооны шуурганд орчихсон. Тэр үедээ би энэ байна миний нугасанд ямар аюултай байдгийг би бодож амжихаас өмнө бороонд ингээд орчлоо. And I was left to stand in the woods until you came to help me. За тэгээд би энэ ой модон дээр та нарыг ирж туслах болтол зогссон. It was a terrible thing to undergo. But during the year I stood there, I had a time to think that greatest loss I had known was the loss of my heart. За тэгээд энэ undergo гэвэл туулж гарах гэсэн. Тэгэхээр юу ярьж байна гэхээр энэ бол ерөөсөө туулж гарахт асар хэцүү зүйл байсан юм аа. But during the year I stood there, I had time to think that greatest loss I had known was the loss of my heart. За тэгээ ерөнхийдөө миний ойлгож байгаагаар бол нэг жил одоо ингээд сүхэ бариад ингээд гацаад дууч гарахгүй хөдөлгөөн хийхгүй ингээд гацаж зогссон байна. Тэ. Энэ зураа маш их зүйл ботсон байна. Юу гэж бодсон бэ гэхээр надад тохиолдсон хамгийн том алдагдал юу юм бэ гэж бодсон байна, тийм ээ. Хамгийн том алдагдал нь юу юм бэ? Тэ. Би зэвэрсэн мэн алдсан болоо. Хөдөлж чадахгүй байгаа нь миний алдагдал уу? Ажлаа хийж чадахгүй байгаа нь алдагдал уу? Тийм ээ. Эсвэл одоо тийм ээ. Найз лаац чин руугаа очиж чадахгүй байгаа нь алдагдал юм уу? Эсвэл юу юм бэ гэд бодсон байна. Тэгээ бодож байгаа хариулт нь болохоор хамгийн агуу алдагдал нь зүрхээ алдсан алдагдал юм аа гэж ойлгосон байна. The greatest loss was loss of heart. Зүрхгүй болсон миний хамгийн том алдагдал гэж ойлгосон байна. Яагаад? While I was in love, I was the happiest man on earth. Би бол ингээд тэгээ дурлсан үедээ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хүн байсан. За дурлаж үдсэн хүн байгаа бол энэ бодоод үзээрэй. Дурлаж үдсэн хүн байгаа бол дурлсан үед чи ямар санагддаг вэ? Хязгааргүй аз жаргал, тийм ээ? Хязгааргүй аз жаргал. But no one can love who has not a heart.
So I'm resolved to ask odds to give me one. Тэгэхээр зүрхгүй хүн бол хайрлаж чадахгүй. Тэгэхээр би Оз руу очиж надад нэг зүрх өгөхийг гуйна. If he does, I will go back to the Munchkin maiden and marry her. Хэрв тэр өгөх юм бол би Munchkin руугаа нөгөө нэг охин руугаа очиод түүнтэй гэрлэх болно. Нөгөө байшин байна гэдсэн яасан юм? Мөнгө олсон юм бол. Тэгэж шаргуу ажиллаж байхдаа мөнгө хураасан байх тийм ээ. Тэгээд гэрлэх болно гэж байна. За ийм зоригтой хүн байх нэ. Ийм түүхтэй хүн байх. But Dorothy and Scarecrow had been greatly interested in the story of Tin Woodman. За Dorothy Scarecrow хоёулаа болохоор маш их сонирхсан байна. Энэ модчин залуугийн түүхэнд. And now they knew why he was so anxious to get a new heart. Одоо л тэд нэр ойлгосон. Яагаад ингэ шин зүрхтэй болох гээд ингэ тийм ээ ингэ хичээгээд байгааг нь anxious тий зориод байгааг нь ойлгосон байна. Маш их хүсэж байгааг нь ойлгосон. All the same said the Scarecrow. All the same тэгсэн ч гэсэн I shall ask for brains instead of heart. Тэгсэн ч гэсэн би зүрхний оронд тарихгүй наа. For a fool would not know what to do with the heart if he had one. A fool. Okay? Яагаад гэвэл тэнэг хүн зүрхтэй зүрхтэй байгаад ч юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Тийм ээ? На тийм л магадгүй. Бас их ухаалаг юм ярьчих тий. Та нар бодож гин үү тий? Бодож гин үү? Нэг зүйлийг та нар бодоорой заяа. Юу бодоорой гэхээр хин мэн. Tin Woodman зүрхгүй гिचээд ч гэсэн нөгөө нэг охинтойгоо уулзах зүрх сэтгэл нь хэвээрээ байгаа. Манайхаа болохоор тий ухаангүй тэнэг гээд байгаа ч гэсэн тархины үнцнийг мэдээд байгаа байхгүй. I shall take the heart, returned the Tin Woodman, for brains do not make one happy, and happiness is the best thing in the world. Би бол зүрхээ амна. Яагаад гэвэл тарих хүнийг аз жаргалтай болгодоггүй юм. Дэлхий дээр хамгийн сайхан зүйл бол аз жаргал юм аа. Санал зөрж ин тий. Нэг нь бол ухаан хамгийн хэрэгтэй. Нэг нь болохоор аз жаргал хамгийн хэрэгтэй. Та нар юу гэж бодож байна? Аль нь чухал гэж бодож байна? Зүрх чухал уу, тарих чухал уу? Dorothy did not say anything, for she was puzzled to know which of her two friends was right, and she decided if she could only get back to Kansas and Aunt Anne, it did not matter so much whether Woodman had no brains or Scarecrow had no heart, or each got what he wanted. За Dorothy бол юу ч хэлээгүй. Яагад гэвэл тэр хоёр найзынх нь хинэн зүв болохыг бол жоохон эргэлцсэн байна. Толгой нь эргэлсэн байна. Тэгээд тэр юу гэж шийдсэн гэхээр ямар ч байсан тэрээр Канзас руугаа аавгийгч Эмер үгээл оччих юм бол яах нь модчин маань тарихгүй байгаад ч эсвэл мануухан маань зүрхгүй байгаад ч эсвэл хин хин нь хүснээ авсан ч аль нь ч нэг их хамааралтай санагдаагүй тий. Энэ юлгэрийн ертөнцийг ингээд орхиод гэрлөөгөө очих юм бол энэ төмөр хүн зүрхтэй байна уу, тархитай байна уу? Энэ мануухай зүрхтэй байна уу, тархитай байна уу? Хамаагүй. Жохон хуваа бодож байгааз жохон хуваа бодож эхэлж байна. За эсвэл үзье. What worried her most was that the bread was nearly gone. Харин одоо түүнийг хамгийн их зовоож исэн зүйл бол одоо бол талах бараг л дууссан байна. And another meal for herself and Toto would empty the basket. Okay. За одоо өөрт нь болоод Тотод нэг удаа хоол идээд л сагсыг нь хоослохоор байна. За одоо өсөглөн ирж байна. To be sure. За яг тийм баталгаатай хэлэх юм бол neither Woodman nor Scarecrow ever ate anything. За бүр ингээд баталгаажуулах юм бол модчинч манайхаа чимэд юу ч идээгүй.
But she was not made of tin or straw. I could not live unless she was fair. Гэхдээ тэр чинь болохоор Лазарч сүрлээр чигдээгүй шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар тэр бол яг нь хоол идэхгүй бол амьдрч чадахгүй нэ. Unless гэж идэхгүй бол амьдрч чадахгүй. За ийм нөхцөл дээр ирлээ. Тэгээд дараагийн үйл явдал дээр юу болохыг бол сайн мэдэхгүй байна. Тэгвэл энэ номыг та бүхэн өөрсдөө унших гэх юм бол би линкийг нь доор үлдээчихье. I will see you guys next